та бүхэнд энэ өдрийн минь хүргэе. Тэгээд за миний бие болохоор 2001 онд Монгол Улсын их сургуулийн биологийн факультетэд төгссөн. Тэгээд 2003 онд магистрийн зэрэгээ хамгаалаад 2014 онд бол 50 үндэсний сургуульд очиж суралцаад докторийн зэрэгээ хамгаалсан байгаа. За манай сургууль болохоор энэ 50 үндэсний сургууль гэж явдаг монголоор орчуулвал 1928 онд байгуулагдсан. Энэ сургууль байгаа. Тэгээд энэ дотор бол 11 коллежтэй тэгээд 54 тэнхэм 103 одоо graduate institute гэхээр зөвхөн магистр нөгөө докторийн сургалт явуулаад хамгаалуулдаг тийм институттэй гэсэн. Тэгээд 4 судалгааны төвтэй. За энд бол ажилдаг профессорын багш нарын тоо байгаа юм. За тэгээд нийтдээ 17,000 орчим бакалаврын оюутнууд 15,710 орчим магистр докторийн оюутнууд суралцдаг ийм сургууль байгаа юм. За сургуулийнх нь ерөнхий одоо нэг ранк гэж ярьдаг те бид нэр хэдд явж гин гэдэг. Тэгэх юм бол дэлхийн хэмжээнд болохоор зэрэг нэг 100 дотор л яваад идэг. Оноор ялгаатай одоо энэ 80 хэд дээр эрэмблэгдэж гисэн явж байгаа гэсэн үг. Тэгээд Аазтаа бол одоо 14 мөр орчимд 15 орчимд явдаг. Тэгтээ дотроо нэг electrical engineering гэдэг механик инженерийн тал руу бол нэлээд өндөр ранклагдаж явд юм билий. Байгалийн ухааны салбар энэ гэх юм бол яг юу дотроо 100 дотор л явд юм билий. За тэгээд 50 үндэсний сургууль болохоор зэрэг 50 ч угаасаа газар нутаг жижиг гэж тий. Тэгээ баг нийт газар нутгийнхаа 1 орчим хувийн сургуулийн кампус эзэлдэг гэдэг байгаа юм. Тэгээд Тайпейдээ болохоор нэг том ийм кампустай. Тэгээд дотор нь оюутны байр маярууд нэг ээждэг. Тэгээд Нантау гэдэг нэг энэ юунд нэг дүүрэгч бишээ. Манайхнаар бол аймаг л гэсэн үг юм да тий. Тийм аймагтаа болохоор зэрэг бас том тийм туршилтын туршилт судалгаагаа явуулдаг тийм талбайнууд нь юунууд нь байдаг. За энэ болохоор төв номын сан харагдаж байгаа юм. Тэгээд 50-ны нөгөө бэлэг тэмдэг болсон 101 давхар гэдэг нь болохоор энд харагдаж байна. Тэгээ манай лаборатори болохоор энэний цаана байгаа. Тэгэд энэ нэг зураг оруулсан болохоор зэрэг манай сургуулийн нэг бас нэг бэлэг тэмдэг нь яг сургуулийнхаа төв гудамжаар ийм хоёр талаар нь 70 муттай. Тэгэл энэ дундуур ингээл ундагдагаагаа наал оюутнууд нь хичээлдээ яваад кампус дотроо ингээл амьдарч идэг. За тэгээд PhD програм нь болохоор зэрэг 3-аас 7 жилийн хугацаанд байж болно гэд оюутныхаа өөрсдийнх нь нөгөө нэг суралцах итгэх эрчмээс шалтгаалаад гэсэн үг тий. За тэгээд ерөнхийдөө нийтдээ болохоор 30 кредит цуглуулах хэрэгтэй. За энэ 30 кредитээс болохоор эхний 3 семестртээ 18-ыг цуглуулчаад тэгээд энэ 18 кредитийн цуглуулсан тохиолдолд би дараа нь qualify exam буюу одоо нөгөө докторийнхаа юунд хамгаалах эрхээ авах тийм кандидат болох шалгалтаа өгөх ёстой. За тэгээд юу нь болохоор зэрэг шалгалт нь болохоор амаар авах, бичгээр авах гэсэн хоёр юутай байгаа, хэсэгтэй байгаа. За тэгээд дараагийнх нь нэг шалгуур үзүүлэлт нь болохоор зэрэг судалгааныхаа ажлаар хийж байгаа диссертацийнхаа чиглэлээр 1-2 өгүүлэл Science Citation Index-тэй журналд impact factor бүхий сэтгүүлд хэвлүүлсэн байх хэвээр. За тэгээд 1-2 гэдэг нь болохоор тэнхэм ихмээсээ зарим тэнхэм нь 3 мурууг шаардна. За манай тэнхэм болохоор зэрэг нэг юм уу эсвэл за 2-ыг хэвлүүлсэн ч болно гэсэн. Этлээс хамгийн дор хаяж 1-ийг хэвлүүлсэн байх хэвээр гэдэг ийм шаардлагатай байдаг. За хэрвээ тэгээд юугээ хэвлүүлчих юм бол сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлчих юм бол дараа нь бид нэр паблик семинар гэж юм хийгээд олон нийтэд хандсан хинч чөлөөтэй сууж болно. Тэнхмийн бүх хүмүүс оюутнууд сонирхож байгаа бүх хүмүүс суухаар семинараа хийж танилцуулах хэрэгтэй ажиллаа. Тэгээд дараа нь болвол жинхэнэ өөрийнхөө нөгөө хамгаалуулах зөвлөл гэж ярьдаг тий. Тэрнтэйгээ уулзч тэр хүмүүстэйгээ ажиллаа танилцуулах хэрэгтэй. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг докторийнхаа ажлын диссертацийг хамгаалах ийм процессор явагддаг гэсэн үг. За тэгээ 18 кредит гэдэг нь болохоор зэрэг ингээд заагаад наривчлаад заагаад өгсөн байдаг. Энэ чиглэлээс ийм хичээлүүдийг үтсэн байх хэрэгтэй гэдэг. Заавал үзэх ийм хичээл байна. Сонгон судлах ийм хичээл байна гэдээ бид нэр одоо энэ чинь адилхан үздэгтэй адилхан заагаад өгсөн.
нэгдүгээр бүлэг нь болохоор зэрэг одоо өөрөө нөгөө шинжлэх ухаан судалгааны арга зүй эзэмших scientific ability гэдгийг тиймэрхүү чиглэлээр хичээл авах хэрэгтэй, заавал үзэх хичээл болж таарна. Тэгээд ингээд англи оюутан өөрсдийнх нь чиглэлээр яваад өгнө гэсэн үг. Тэгээ систематик юм уу, экологи эволюц, эсийн биологи хөгжлийн чиглэлээр чи энэ хичээлийг заавал үзсэн байх хэрэгтэй, энэ хичээлээс сонгох хэрэгтэй гэж заагаад өгчдөг. За тэгээд Тайваны юун дээр болохоор сургуулиуд дээр за Тайван ч гэхгүй Японд бас байж хат ч гэсэн тийм зүйл ажиглагдчихсан. Энэ заавал үзэх ёстой семинар гэд тавьсан байдаг. Энэ хичээл нь болохоор 4 семестр үзэх ёстой. Нэг семестрт 1 кредит авна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр л ерөөсөө маш оюутнууд анхаарлаа хандуулдаг. Семинар болох гэж гэж гүүгээл өдөр шөнөгүй лабораторитой өнжи хонон презентацнээ бэлдээл судалгаагаа хийгээл үр дүнгээ гаргаад ингээл хийждэг. Тэгээд манай сургууль дээр болохоор энэ чиглэлээр 4 семестрт ингээд эхнийх нь болохоор зэрэг нэг сургуулиас цаанаас нь өөрийнх нь нэг судалдаггүй гэдэг юм уу тэр чиглэлээр нэг сэдв өгчдөг. Ямар ч хамаагүй сэдв ирж магадгүй гэсэн үг тий. Тэгээ би тэр сэдв дээрээ ажиллаад энэ талаараа мэдээлэл цуглуулад өгүүлэл уншаад ревю хийгээд тэгээд ихтгэл репорт бичих тийм арга зүй. Тэр репорт бичих юм нь болохоор зэрэг яг нөгөө манай сургуулийн өөрсдөө нөгөө нэг сэтгүүлтэй олон сэтгүүлтэй тий тэр сэтгүүлийнхаа шаардлагаар ийм яг ингэж бичих ёстой гэд оюутнуудыг магистр докторхоо оюутнуудыг бичих чадварт юу яах үднэс сэдв өгдөг. Тэгээд дараагаар нь 2 дугаар семестрт нь болохоор зэрэг яг өөрийнхөө судалгааны чиглэл рүү хандсан чи одоо ямар судалгаа хийх гэж байгаа юу хийх гэж байгаа тэр талаа танилцуулж яадаг явагддаг семинар дараагийнхын семестрт. За тэгээд одоо 2 дугаар курстэй орчлоо гэсэн 2 дугаар жилийнхаа эхний жилд бас л цаанаасаа сургуулаасаа сэдв өгнө. Ямар ч хамаагүй сэдв ирж магадгүй. Заавалчгүй миний судалдаг сэдв биш. Тэгээд сүүлийнхэн семестрт болохоор зэрэг өөрийнхөө судалгааны ажлын явцаас урдчилсан үр дүнгээсээ танилцуулдаг байгаа. Тэгээд энэ асуудал бол магистр докторийн оюутнууд дээр маш чухал асуудал байдаг. Семинар болох гэж ингээл байнга бэлдээлгүйгээл тэгэл явж идэг. За 2 дахь чиглэлийнх нь семинар гэсэн байгаа нь болохоор зэрэг ерөнхийн тийм биологийн чиглэлээр одоо нөгөө нэртэй алдартай хүмүүс судлаачд докторуудыг ураад ихтгэл тавиулаад тэгээд тэрнийхээ чиглэлээр өөрийнхөө ойлгосон юугээ ревю хийх маягаар бичээд цаасан дээр яг нөгөө ийм чиглэлээр бич энийг та юу гэж бодож байгаа баах юм асуултуудтай тэр давуу нь яг хариулаад бичээл семинар удирдах байгаа багштай хураалгаж явдаг. Тэгээд 1 кредитээ аваад 4 семестрийн турш цуглуулдаг гэсэн. За бусад хичээлүүдийн хувьд бол яг өөрөө чөлөөтэй ингээд үзэх ёстой хичээлээ үзээ сонгоол дундуур нь явцаагаа шалгалт малгалтыг өгөөл тэгэл явагддаг гэсэн. За ингээд кредитээ авсныхан дараагаар энэ шалгалт бол маш чухал. Дараагаар нь арай гэж кредитээ бүгдийг хэдэн кредитээ цуглуулж үтсчээд дараа нь амар шалгалт өгөх, бичгээр шалгалт өгөх юм гээд анхаарлаа хандуулаад оюутнууд нь байж идэг. За манай сургуулийн хувьд болохоор зэрэг ингээд 4 чиглэл өгчдөг. За чи энэ чиглэлээр докторант оюутан болох гэж байгаа бол энэ 4 хичээлийг амар өгөх ёстой гэд нэг ном угаасаа цаанаасаа ингээд өгчдөг. Энийг аваад судлаад 5 6 ч гэдэг юм уу комиссийн бүрэлдэхүүнтэй тэр хүмүүстэй ингээд хамгаалах ёстой гэдэг. За энэ хамгаалалт 1 семестрт нь явагдчихад 2 дугаар семестрийн төгсгөлөөр явагдчихад тэгээд дараагийнх нь намрын семестрийн эхэнд нь болохоор зэрэг бичгийн шалгалтыг өгөх хэрэгтэй. Бичгийн шалгалт нь болохоор арай жоохон нарийсаад өөрийнх нь судалгааны чиглэл рүү хандсан. Нэг нь болохоор зэрэг өөрөө чөлөөтэй би энэ хичээлийг хамгийн сайн мэддэг, хариулж чадна гэсэн нэг хичээлээ сонгоод тэгээд шалгалтаа өгдөг байна. Тэгээд энэ шалгалтанд тэнцчих юм бол судалгааны мэдээж энийхээ хажуугаар хичээл номныхаа хажуугаар судалгаагаа хийгээл явж байгаа гэсэн үг шүү дээ тий. Бид нар болохоор биологчид учраас хээр гадаа яваад судалгааныхаа дээж материалыг цуглуулаад явж гин гэсэн. Ингээд судалгаан дээр ажиллаад нөгөө өгүүлэл гаргах юун дээр ажиллана гэсэн үг. Тэгээд процессыг ерөнхийдөө ингээд харах юм бол эхний энэ кредитээ цуглуулж шалгалтаа өгөх гэсээр байтал 2 жил өнгөрөөд за тэгээд өгүүлэлээ хэвлүүлэх гээд судалгаагаа хийгээд авах гэжсэн чинь 3 4 дахь жил рүүгээ орсон тий миний хувьд тэгээд 5 дахь жилдээ өгүүлэл маань хизээ хэвлэгдэх нь
импакт фактортай сэтгүүлд хэвлүүлнэ шүү дээ, тийм ээ. Зүгээр нэг ямар нэгэн тийм сэтгүүл мэтгүүлдэхгүй. За импакт фактортай сэтгүүлд хэвлүүлнэ. За хэвлүүлэх өгүүлэл явуулахад бол 3 сарын хамгийн дээд нь 3 сар байдаг 180 хоног гэж явдаг баг. Тэгжээж тэр чин тэр өгүүлэл маань хэвлэгдэх юм уу эсвэл хэвлэгдэхгүй юм уу гэдэг хариу нэр нь тий. За хэвлэгдэхээр боллоо гэх юм бол тэр сэтгүүлийнх нь редакцаас нь за та иймэрхүү засварыг хийх ёстой. Тэдний дотор явуул энэ 1 сарын дотор явуул гэд хариу ирэх ёстой. Тэгэхээр зэрэг бас энэ өгүүлэл хэвлүүлэхэд нь бараг маш их цаг хугацаа бас шаардна гэсэн. 9 сард явуулсан байлаа гэхэд миний жишээ нь 3 сард хариу нэрж явах жишээтэй тий. Тэгээд засаад явууллаа. Тэгээд хэрвээ хэвлэгдчихлээ гэх юм бол цаашаага семинараа хийгээд тэгээд хамгаалах тийм процесс явагддаг. Ерөнхий ийм чиглэлтэй байдаг. За тэгээд энэ процесс явагдчихлаа, чи төгсгөр болчлоо. Би өгүүлэлээ хэвлүүлсэн. Төгсгө нь ойлгомжтой болчлоо гэх юм бол бид нэр онлайн системээр аппликейшнээ бөглөдөг бахан тий бөглөдөг. Одоо энэ манайхныхаар бол CC гэсэн үгтэй CC шиг. Гэхдээ маш арай дэлгэрэнгүй MyNTUD 50 гэсэн байна. Энэ дээр ороод ерөөсө сургалтын алба малбатай харьцах процесс бол харьцангуй энгийн бүх процесс бол ерөөсөө л интернетээр явагдана. Би энэ лөө ID-гаа хийж орлоо. Эндээс би имэйлээр шалгана, энд би төлбөрөө хийн. Эндээс би юуныхаа дүнгээ бүх одоо хугацаанд сурсан дүнгээ хэвлээд авчирна. Ерөөсө бүх процесс энэ дээр явагдаж идэг гэсэн. Тэгээд энэ лөө бөглөөд бүрдүүлэх материалын энийг бөглөнгөт бүрдүүлэх материалын чагсаалт гараад ирнэ тий. Тэгээ гараад ирэнгүүт нь за энийг бөглүүлэх юм байна, ийм юм дээр тамга дарах юм байна, энийг хэвлж гаргах юм байна гэдэг ингээд чагсаалт лист байдлаар гараад ирдэг. За одоо тэгээд тэнд суралцж явах хугацаанд болон ерөнхийдөө энэ Ёроолын голын усанд амьдардаг Ёроолын макро сэр нуруугүйтэн одоо усны чанарыг үнэлгээнд хэрхэн ашигладаг чиглэлээр судалгааныхаа ажлаас танилцуулъя. За ерөнхийдөө бид нар одоо мэдж байгаа хүний үйл ажиллагаанаас болоод техник технологийн дэвшилгээд ялангуяа зүүн өмнөд Азийн орнууд чинь газар нутгийн хэмжээ маш бага. Тэгэл бүх газар ер нь хүний үйл ажиллагааны нөлөөнд өртсөн газар ашиглалтанд орчихсон байгаа тий. Тэр бүхнээс болоод энэ газар ашиглалтын нөлөөнөөс болоод голын экосистемд болохоор зэрэг гидролог болон морфологийн тэгээ усны чанар, усны экологийн ийм тулгымцсан асуудлууд үүсдэг байна. За жишээлбэл одоо голд ямар процесс юу болдгоо гэхээр зэрэг гидрологийн талаас бид нэр одоо газар ашиглалттай байх юм бол үерийн нөлөө за тэгээд тэр үертэй холбоотойгоор маш их хурдас сэдмент угаагдаж орж ирэх. За тэгээ хотчлтын нөлөөгөөр бас энэ голын голдөрлийг өөрчлөх гол маань аль болох юм мушгирлж мяандарлж байх юм бол тэр яг байгалийнхаараа байгаа зүй тогтолтын амьдардаг амьд организм амттай ургамлууд нь бол биологийн төрөл зүйл нь хэвийн байх хэрэгтэй. Тэгтлийн байдлыг нь өөрчлөөд сувгаа одоо ийм үндсэн нэг гэн тийм тахиралт үгүй шулуун сувг болгочдөг тий. Тэр бүхэн чинь бас дотор нь амьдардаг биологийн төрөл зүйл сөрөг нөлөөтэй гэсэн. За тэгээд үүнийгээ дагаад бол маш их хэмжээний бохирдуулагч бодисууд бидний мэддгээр хатуу хог хаягдлууд орж ирнэ тий. За тэгээд эргийн эвдрэл нуранга бас голын экосистемд асуудал болж орж ирдэг. Усны чанар дээр болох юм бол хоёр үндсэн их үүсвэрээс бохирдуулагчд орж ирдэг бахан цэгэн буюу цэгэн бус үүсвэрээс гээд тий. За цэгэн их үүсвэр дээр гэх юм бол бид нар мэдж байгаа янз янзын үйлдвэрийн болон бохир ус цэвэрлэх байгууламжаас бохирын цааног гээд ордог тий. За энэ маань харин энийг даваа тал нь болохоор зэрэг усны чанарын тийм стандарт тавьж өгөөд танахаас шүүж гаргаж байгаа юм бохир ус чинь ийм үзүүлэлттэй байх хэрэгтэй. Ингэхгүй бол одоо болохгүй гэсэн тийм хяналт тавьж чаддаг тий. Тэгсэн чинь одоо энэ хөдөө аж ахуйн бохирдол болон хотчлолтоос болоод үүсэж байгаа бохирдол бол цэгэн бус. За манай орны хувьд бол бас мал бэлчээрлэлтийн юу ордог тий. Цэгэн бус бохирдуулагч болчихж байгаа. Тэрийг бол хянах боломжгүй. Одоо өөрөөр хэлбэл цоргоор гарч ирэхгүй учраас хаа сайгуул ингэж урсаад голыг бохирдуулаад оруулж байгаа гэсэн үг.
За эдгээр энэ голны усыг бохирдлыг тодорхойлох аргууд бол биологийн физик, химийн гэсэн аргууд байдаг тий. За манай химийн оюутнууд сууж байгаа бол химийн аргаар тодорхойлох гэж 6 индекстэй, 8 индекстэйгээд дотор нөгөө химийн нэгдлүүдийг нь хэмжиж хагаад усны чанарын индекс, голын усны чанар сайн байна, муу байна гэдэг ингээд тодорхойлол гаргаад ирчихдэг. За эсвэл физикал буюу одоо амьдрах орчныхын тэр үзүүлэлтээр температур, голын субстрат нь ямар байх юм, гэрэл температур юу муу нь ямар байх юм ингээд чиглэлээр үнэлгээ өгч болдог байна. За тэгвэл биологийн аргаар бас үнэлгээ өгдөг байна. Тэ биологийн аргаар өөрөөр хэлбэл тэн дотор амьдарч байгаа амьд организмуудын олон янз байдал нь цөөрж гэнэ, буурж гэнэ гэдгээс нь шалтгаалаад биологийн одоо үнэлгээ хийж болдог байна. За энэ дотроос ёроолын одоо энэ макроинвертебрейтс гэсэн голын ёроолд амьдардаг сенуруугүй амьтад гэсэн үг. Эднэр нь болохоор зэрэг илүүтэйгээр одоо усны чанарын мониторингод сонгогдож ашиглагддаг байгаа. Яагаад гэсэн чинь одоо арай юу гэдгийг загас магас одоо өөр жижигхэн захирц замгч гэдэг юм уу тийм организмуудтай харьцуулах юм бол цуглуулж тодорхойлж одоо ангилах арга зүй нь болохоор зэрэг арай хялбар. Тэгээд харьцангуй одоо нүүдэл шилжилт хийгээд ингээ хоол явчихгүй загас бол орчны ямар нэгэн жишээ нь бохирдол ороод ирэх юм бол тэрнээс зайлсхийх мэсгийх зам төрхийн тийм хариу үйлдэлүүд үзүүлээд шилжээд голын хэрэг үч гэдэг юм өөр газар руу шилжиж явчин тий. Тэгэхээр зэрэг тэр голын ёроолд амьдардаг макросернүүгүүд тийм хоол шилжилтнүүд хийж чадахгүй. За тэгээд дараа нь гол нь бол энэ голын экосистемд болохоор зэрэг эд тэжээлийн гол гинжиглэхээ эд тэжээлийн ерөнхийдөө үндсэн доотлохын суурь нь болж өгч идэг гэсэн маш чухал. Тэгээд эдгээр организмууд нь болохоор зэрэг энэ бохирдолд дэвсвэрлэх чадвар нь болохоор зэрэг өөр байдаг. Тийм болохоор энэ макросернүүгүүдийн амьтдыг голын усны чанарыг үнэлэх индикатор болгож авдаг. За энэ ёроолын макросернүүгүүдийн дотроос энэ өдөрч, хаварч, хойвгоно гэж монголоор нэрлэдэг энэ гурван багийн шавж маань цэнгийн үсний одоо индикатор шавжууд болдог гэсэн. Өөрөөр хэлбэл бохирдоогүй ямар нэгэн хүний үйл ажиллагааны нөлөө ороогүй гол байх юм бол энэ гурван бүлгийн амьтдын төрөл зүйл нь маш их байх нь шүү дээ тий. За эсвэргээрээ зарим амьтад болохоор зэрэг бохирдлыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл дэвсвэрлэх чадвар сайтай гэсэн үг байна. Тэгэхээр энэ жишээлбэл энэ херномид, олигохит гэсэн ийм сенуруугуудтай амьтад голын уснаас гараад эднэр ерөөсөө байхгүй байх юм бол за энэ одоо ямар нэгэн одоо хүний үйл ажиллагааны нөлөөч гэдэг юм уу бохирдуулагч бодис центр орсон байна гэдгийг илэрхийлж өгч байгаа гэсэн үг байна. За энэ биомониторингийн судалгаа ёроолын макросернүүгүүдтэй амьтдыг ашиглаад усны чанарыг үнэлэх ажил бол аль 19-р 1900-ад оны үеэс эхэллээ. Тэгтээ яг боловсруулж одоо гаргасан тийм арга зүй гэж байдаг тий протокол гэж байдаг. За энэ нь болохоор зэрэг энэ Америкийн нэгдсэн улсын төрөвчлсөн био үнэлгээний арга гэж байдаг. Ер нь дэлхийд даяар л энэ үнэлгээний аргыг өөрийнхөө орны нөхцөлд тохируулаад жоохон хувиргалт хийчихсэн. Тэгсэн ирнэ үндсэн арга нь бол дандаа энэ дээр үндэслэхтэй л явж байдаг. Тэгээд Австрал, Европ энэ төр болохоор зэрэг арай жоох өөр Герман энэ өөр арга зүйтэй. За Тайваны хувьд болохоор зэрэг бас энэ Америкийн арга зүйг хэрэгэлдэг байна. За одоо энэ дээр нэг өөр газрын юмнууд яригдана. Тайваны юмнуудыг ярих гэж байна. За бидний судалгаа хийсэн газар нутаг болохоор зэрэг Тайваны хойд хэсэгт байдаг. Энэ Даншүү гэдэг айс авд хамаарагддаг голд бид нэр судалгаа хийсэн. За энэ Даншүү гэдэг гол нь болохоор зэрэг яг нэг Тайпей гэдэг хот дундуура хамгийн том хот гэсэн үг тий. Тэр дундуура урсаж хойшоо яваад далаараа цутгадаг ийм гол байгаа. Тэгээд энэний одоо химийнх нь одоо усны чанарын үнэлгээнээс харах юм бол яг нэг хотын төв рүү ороод ирсэн хэсгээс эхлээд уусан хүчил төрөгчийн хэмжээ маш бага болоо явцсан байгаа. Энэ нэг гүүрэн дээрээс авсан дээжний цэг байгаа. Энээс дээшгээ бол хүний нөлөө арай багтаа хэсэгт 9 гэж яснаа гэнт одоо 4.5, 3.9 гэд ингээд яваад төгсөн байгаа. Тэгээд нэг онцлог нь болохоор энэ Тайваны ерөөсөө нэг ямар ч нэг цэгүүд рүү очисон ямар нэгэн байдлаар л хүний үйл ажиллагааны юу орцсон байдаг. Жишээ нь энэ зураг болохоор бидний
хамгийн одоо дээдлийн одоо баг бохирдоогүй гэж үзэж байгаа цэг байгаа юм. Тэгтэл энэний хажуугаар бол засмал замтай бид нэр дээжинд явахдаа Монголд явдаг шиг хээр тал дээгүүр тавьхгүй чичиж байгаа тахгүй засмал замаар явж байгаад очиод дээжээ авчна. Тэгээд ерөнхийдөө гол нэг энэ айс авд бохирдуулагч их усүр нь болохоор зэрэг энэ хөдөө аж ахуй болон хотчлтын нөлөө байна. Ялангуяа энэ голын эрэг дагуу ингээд байшингаа тулгаа барьцсан. Тэгээд ингээд хууль бусаарч болон хуулийн шугамаар орж байгаа тэр нөгөө бохирдуулагч бохир уснуудаа оруулж идэг тий. Мөн түнчлэн энэ наатлаар энэ нэг ногоороод байгаа энэ хэсгүүд нь болохоор хувь хүмүүс маш их тийм нэг ногоо могоо тарьдаг. Ялангуяа цайны ургамлууд их тарьдаг. Тэгээд эндээс бас үүсэж байгаа энэ хөдөө аж ахуйн бохирдол бол голыг их бохирдуулаад байгаа асуудал болж байгаа тайваны хувьд. За тэгээд ингээ харах юм бол бид нэр өмнө нь болохоор зэрэг яг ингээд нэгтгээд голын одоо ихээс адаг руу бүтцэн ямар байна гэсэн судалгаа байхгүй байсан. Дандаа энэ тэнд нэг зэг дээр очиод тухайн одоо онцгойсон амьтныхаа талаар судалгаа хийгдээ явцсан байсан. Жишээ нь энэ зэг дээр их юм бол эрвээхээ загас магас ургамал за энэ зэг дээр болохоор бактери эсвэл үерийн нөлөө энтрийг цуглаад судлаа явсан байсан. Тэгэхээр зэрэг бид нэр энэ айс ав дотор голын ихээс адаг руу тэр нөгөө яроолын макросерийн рүүтнийх нь бүтцэн ямар байна. За ямар орчны хүчин зүйлсүүдтэй хамааралтай байна. За усныхын чанарыг бентик метрикс гэдэг нь болохоор зэрэг биологийн янз янзын одоо тийм боловсруулж гаргасан индексүүдээр тулгуурлаж үнэлэх ийм зорилт тавьж ажилласан байгаа. Тэгээд энэ айс хав газраа болохоор бид нар энэ 4-3 гэсэн нь болохоор зэрэг бохирдоогүй цэг гэж сонгож аваад 1-2 нь болохоор зэрэг бага зэрэг бохирдолттой цэг гэж аваад за тэгээд 5-6 7 дугаар цэг гэдэг нь болохоор энэ 7 гэдэг нь хамгийн доотлын цэг хамгийн их бохирдолттой гэсэн цэгийг аваад судалгаа хийсэн. За ерөнхий процессыг энэ дээр хурдхан ингээд тайлбарлаад ярив. Ер нь бид нэр хээрийн судалгаа хийхдээ очиод олон тооны одоо ийм жижигхэн маттиметрүүд гэдэг хэмждэг голын усны чанарыг хэмждэг багжуудаа авч очино. Тэгээд энэ дөрвөлж юу нь болохоор зэрэг тэр яроолын макросерийн руугуудыг цуглуулдаг багж байгаа. Энэгээр дээж аваад хээрийн нөхцөлд одоо физик химийн үзүүлэлтүүдийг тодорхойлцоод зарим анализууд одоо лабораторид хийхин тулд ийм савнд аваад ирнэ. За тэгээд энэ багжаараа нөгөө яроолын макросерийн руугуудтай амьтнуудаа цуглуулад тэгээд лабораторид авчираад ялгах тодорхойлох процесс хийдэг. За энэ ялгаж тодорхойлсныхаа дараагаар бид нэр датагаа оруулаад янз бүрийн анализ үнэлгээгээ хийгээд бие онолгоны ерөнхий процесс нь явагддаг байгаа. За дата анализийн хувьд болохоор зэрэг тэгээд цуглуулж тодорхойлсон дээжин дээрээ болохоор зэрэг олон янз байдлын янз янзын хэмжүүрүүдийг хэмжсэн мөн эд тэжээлийн бүлгүүдийг нь тодорхойлсон. За бентик метрикс гэж нэрлэж байгаа энэ олон үзүүлэлтүүдийг 4 бүлэг болгож аваадаг. Энэ болохоор бас Америкийн тэр нөгөө Америкийн арга зүйгээр бид нэр бол тооцож гаргасан байгаа. Ерөнхийдөө тайваных бас тэрийг ашигладаг болохоор тэгээд эхнийх нь энэ баганд байгаа нь болохоор зэрэг richness буюу тэр баялаг макросерийн өртний баялаг байдлыг тодорхойлоод дараа нь composition гэхээр бол бүрэлдэхүүнийг тодорхойлж байгаа гэсэн. Тэгээд tolerance буюу тэсвэрлэлтийнх нь янз янзын индексүүдийг бодож үзээд сүүлд нь болохоор тэжээлийнх нь бүлгийн юунуудыг нь тооцож гаргасан байна. За тэгээ мэдээж хээрийн судалгаагаа хийгээд датагаа тодорхойлж дуусаад дараа нь дата анализ хийх ёстой тий. Тэгэхээр зэрэг нөгөө цэгүүдэд харьцуулах юм уу эсвэл одоо тэргээд янз янзын хамаарал нөлөө байна уу гэдгүүдийг болохоор зэрэг эдгээр аргуудыг статистикийн анализуудыг ашиглаж хийсэн байгаа. За судалгааны үр дүнгээс ингээд танилцуулах юм бол ер нь тайван чинь уур амьсгалын хувьд болохоор зэрэг субтропикийн бүсэд хамаарагддаг. Тэгэхээр зэрэг борооны улирал бас хуурай улирал гэд хуваагдчихдаг. За 2011 2012 оны хувьд болохоор зэрэг 11 онд болохоор нэг ийм хүчтэй тайфун болсон. 12 онд болохоор зэрэг бас нэг 11 онд болохоор 2 хүчтэй тайфун болсон байна. Тайфун гэдэг нь болохоор зэрэг маш их хэмжээний бороо ороод тий
тэгээд гол үерлэх тийм асуудлууд голын усны түвшин бол нэмэгддэг байгаа. Тэр нь бол discharge гэдэг энэ дэр харагдаж байна. Discharge буюу голын өнгөрөлт нь жишээлбэл 1339 м куб секунд болтлоо нэмэгдсэн байна тий тайфууны нөлөөнөөс болоод. За нийтдээ цуглуулсан нөгөө макро сэр нуруугуутан буюу голын ёроолт амьдардаг амьтдаа тодорхойлоод үзэхээр 87 такса гэдэг маань төрөл хүртэл зарим төрөл хүртэл зарим зүйл хүртэл тодорхойлж байгаа тий 87 такса гарсан байна. Тэгээд ерөнхийдөө энэ тоог харьцуулаад үзэх юм бол манай Монгол энтертэй харьцуулаад үзэх юм бол харьцангуй их байгаа. Субтропикийн бүсд ерөнхийдөө одоо биологийн төрөл зүйл их байдаг штэ тий. Тэрнтэй холбоотой. За тэгээд ер нь графикаас харах юм бол голынхоо 7 цагийн бид нэр голын их цэнхэр нь болохоор голын дунд улаан голын адаг гэдэг ингээд цэгүүдээ хуваагаад аваад үзэх юм бол голын ихэнх цэгүүд нь энэ 64 буюу 3-4-р цэг гэдэг маань хүний үйл ажиллагааны нөлөө багтай хамгийн дээдлийн цэг гэсэн үг тий 64 тийм сэр нуруугуйтай амтан гарсан байна. Тэгээд энэ дээр болохоор зэрэг энэ голын ихэнх дээгүүрээ болохоор зэрэг нөгөө өдөрч хаварч хоогно гэдэг цэнгийн хүсний индикатор шавжуудын бүрдэл нь их байсан байна. Тэгээ адаг руугаа яваад ирэхээр зэрэг одоо төрөл зүйлийнх нь тоо цөөрөд зөвхөн нэг амьтад нь тийм давамгаалах доминантлах тийм шинж чанар ажиглагдсан. За улирлынх нь өөрчлөлтийг нь харах юм бол ерөнхийдөө өвөл болон зуны хугацаанд болохоор энэ макросернуудны илбэгшил тэгээд юу баялаг нь болохоор зэрэг бага байсан 100. За энийг болохоор зэрэг бид нэр тэр нөгөө нэг тайфун болж байгаа тэр бас процесстэй холбож тайлбарласан байгаа. Ингээд энэ цэгүүдийн хооронд ялгаа байна уу? Бас цэгүүд болон улирлын хооронд нөлөө байна уу гэдгийг хоёр нөгөө нэг two way анава гэдэг ч үгдэг лээ. Хоёр хүчин зүйлс вариаци анализ хийгээд үзэхэд бол улирал тэгээд бас цэгүүдийн хоорондох ялгаа байна гэдэг нь бол харагдсан байна. За дараагаар нэг эцэдижлийн бүлэг ярьж эхлэх ёстой. Эндээс өмнө ерөнхийдөө ингээд голын бүтцийг айс хаваар нь аваад үзэх юм бол уулаас их авч байгаа голуудын 1-р ирэмбийн гол гэдэг тий. Одоо голын ихүүд гэж ярьдаг. За тэгээ 2 ийм 1-р ирэмбийн гол нийлээд доош 2-р ирэмбийн гол гэдэг ингээд олон голууд доош нийлсээр бод бидний мэддэг далай тэнгис зутгадаг голууд нь болохоор их ирэмбийн гол руу ингээд ороо явчихдаг тий. За энэ байдалтай холбоотойгоор тэнд амьдардаг тэр амьтдынх нь бүрэл түүн нь мөн нөгөө эцэдижлийнх нь их усүртэйгээр нь холбоотойгоор голын ихээс ингээ адаг руу өөрчлөгдөж идэг. Жишээлбэл голын ихэнд одоо арай температур багтай хүчил төрөгчийн хангамж ихтэй энэ нөгөө голын дээгүүрчний слоп налуу ихтэй учраас одоо усны боргоо ихтэй учраас хүчил төрөгчийн хангамж сайн тий. Тэгэхээр энд бол тийм хулдын овгийнхны загас ч гэдэг юм уу загснаас за тэгээ макро сэр нуруугуут ингээд тэр ёроолд амьдардаг амьтднаас тэр EPT гэж сая яриадс өдөрч хаварч хоовгон гэд 3 багийн шавжууд за тэр дотор эджижээлэр нь ялгаад үсэх юм бол энэ Schroders гэдэг нь болохоор ингээд том одоо органик бодисын үлдэгдлийг жажилж хоололдог тийм макро сэр нуруугуутанд байна. Тэр бүлгийнхэн шавжууд их байдаг бахан. За ингээд голынхон дунд руу ороод ирэхээр зэрэг ерөнхийдөө энэ эджижээлийнх нь бүрэлдэхүүн нь болохоор зэрэг энэ nutrient spiraling гэсэн иймэрхүү процессор явагдаж байдаг. Голын ихээс ингээ адаг руугаа спираль байдалтайгаар ингээ өөрчлөгдөж. За хамгийн одоо голынхаа адаг руу ингээд ороод ирэхээр зэрэг нөгөө голын ихэнд байсан энэ Schroederүүд гэдэг маань эджижээлтэйгээ холбоотойгоор өөрчлөгдөн гэсэн учраас хамгийн голын адаг руу ороод ирэхээр тэр бүлгийнхэн байхгүй болчихж байгаа юм. Тэгэхээр зөвхөн одоо коллекторс гэдэг органик бодисын жижиг хэрэгтэй органик бодисын үлдэгдлүүдийг шүүж юм уу цуглуулж хоололдог шавжууд нь макросер нуруугуут нь үлдээд тэдгээрээр хоололдог предатор буюу махчин амьтад нь илүү давмгаалаад ингээд явчихж байгаа гэсэн үг. Энийг болохоор river continuum concepts буюу голын одоо континуум байдлын концепц гэж нэрлэдэг. Америк нэгдсэн улсын эрдэмтэн Ванот гэдэг хүн
ийм гол дээр ажиглаад ерөөсөө иймэрхүү зүй тогтолтой байд юм байна гэдгийг 1980 онд гаргасан ийм концепц байгаа юм. За энийг бид нэр одоо өөрсдийнхөө тэр дээжин дээр гарсан юун дээр зүй тогтол одоо ажиглагдах нь уу гэдгийг харсан юм байна. Тэгээ ингээ харахад голын бидний чинь 3 4-р цэг нь голын эхэн цэгүүд гэсэн тий. Энэ голын эхэн цэгүүдэд болохоор зэрэг энэ саяын тэр ширээдэр буюу том органик бодисын үлдэгдлэр хооллдог организмуудын тоо нь болохоор их гарсан. Тэр дотроо энэ типула гэдэг одоо бидний мэддэг тэмээлзэг гэдэг тий. Тэмээлзэгний авгалтай ялангуяа их юуг нь эзэлж исэн байгаа юм. Хувийг нь. За дараа нь бусад амьтдын бүрэлдэхүүн өөрөөр хэлбэл махчин одоо цогдуул хоололдог ямар хооллдог гэд хусаж хооллдог гэд эцэджилийнхэн бүлгээр ялгаатай байдаг. Тэр амьтдын нь одоо бас чухал нэг их чухал биш. Тэгээд дараа нь нэг чухал нь болохоор зэрэг коллектор фильтр гэдэг бүрэлдэхүүн байдаг. Шүүж цуглуулдаг бүлгийнхэн гэдэг. За энэ шүүж цуглуулдаг бүлгийнхэн нь болохоор зэрэг голын ихээс адаг руу нэмэгдэх хандлагатай гэсэн иймэрхүү зүй тогтол тэр river continuum концепц төр байдаг. Тэгээ ингээ харах юм бол бидний судалгааны энэ 6 7 дугаар цэг дээр энэ шүүж цуглуулдаг амьтдын бүрэлдэхүүн нь бас нэмэгдэжсэн байгаа. За энэ дотор жишээг энэ зурган дээр тавьсан байгаа энэ Simulus гэдэг амьтан байны бол хар ялааны авгалдаа гэсэн үг. Хар ялаа гэж жижигхэн цус сордог хар ялаа гэдэг тий. Тэрний авгалдаа. Тэгээд энэ яадаг гэхээр одоо хөвлийнхээ энэ төгсгөлөөр ямар нэгэн голын субстрат дээр өөрийгөө хөвлийнхээ төгсгөлөөр бэхэлчээд усны урсгал дагуу энэ толгойнхоо энэ дээр ийм шүүгч жижигхэн нарийн ширхээс бүрдсэн ийм тийм фэн синс гэсэн тиймэрхүү бүтцтэй байдаг. Тэгээ голын усны урсгал дагуу энийг ингээд барай байж хахаар тэр нарийнхан ширхтээ нэг үсэн дээр нь жижигхэн органик бодис үлдэгдлүүд хоримтлагтаад ирэхээр нь тэрийг аваад хооллдог ийм онцлогтой шавж явах нь. За энэ ингээд голын юу руугаа нэмэгдээд явж исэн хандлага ажиглагдсан. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө ингээд зүй тогтлыг энэ эцэджилийн бүлгээр нь энэ макросерогутныг ялгаад ингээд үзэхээр энэ 50-ны энэ юун дээр хийсэн голууд дээр хийсэн судалгаа маань энэ river continuum концепцийг ерөнхийдөө бол дагж байна гэсэн тиймэрхүү үр дүнд хүрсэн байгаа. За саяхан тэр уртаргийн одоо дагав үзүүлэлтүүдээ бид нар энэ functional feeding group болон одоо бүлгэмтлийн бүтцтэй харьцуулаад үзсэн байгаа. За энэ уртаргийн дагуух градиентүүд юу оруулсан гэхээр өндөршил тэгээд distance from source гэдэг маань болохоор зэрэг голын ихээс тэр цэг хэр зэрэг зайтай вэ гэдгийг хэмжилт гэсэн үг. Тэгээ голын өргөн тэг canopy гэсэн ийм үзүүлэлтүүдийг ингээ харьцуулаад үзсэн. Тэгэхэд бол энэ richness буюу макросерогутны тэр баялаг саяын тэр ярьсан ширээдэр буюу том хэмжээтэй органик бодисуудыг жижиглж иддэг организмууд нь бол голын ихээсээ адаг руугаа ингэж буурах хандлагатай байна гэдэг нь бол ажиглагдсан. Өөрөөр хэлбэл энэ дээр пи утга маань нэг 0.5-аас бага гарсан учраас энэ хоёр юун дээр бүтц дээр бол ийм зүй тогтол ажиглагдж байна гэдгийг баталж байгаа юм. За ингээд гарсан нөгөө макросерогутын амьтдынхаа бүрэлдэхүүнийг бид нэр бүлэглээд одоо эн чинь 2 жилийн судалгааны дээж материал гэсэн үг. Бид нар маш их хэмжээний дээж цуглуулсан гэсэн үг. Тэгээд тэрийгээ бид нэр ингэж бүлгэлж анализ хийж нэгдсэн одоо юун дээр график дээр илэрхийлж гаргах хэрэгтэй тий. Тэгэхээр ер нь экологийн судалгаа ялангуяа голын эколог талын бүлгэмтлийн судалгаа хийж байгаа нөхцөлд ординаци аргууд гэдэг аргуудыг бол ерөнхийдөө ашигладаг байгаа. Ерөнхийдөө дэлхийд даяар гэсэн. Тэгээд нөгөө цэгүүдэд бид нар бүлэглээд үзэх юм бол голын эхний цэгүүд маань голын адгын цэгүүдээс бол хамаагүй ялгаатай хол бүлэглэгдсэн нь бол ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол макросерогутных нь бүрэлдэхүүн дээр үндэслэж гаргасан анализ гэсэн үг. За дараа нь бид нэр энэ амьтдаа энэ detrended correspondence analysis гэдэг энэ DCA гэсэн анализ хийгээд за бид нэр орчныхаа хүчин зүйлсийг макросерогутын амьтдтайгаа харьцуулж гаргахын тулд ямар анализ хэрэглэх ёстой вэ? Ямар ординаци анализ тохиромжтой вэ гэдгийг хийхин тулд өмнө нь бол энэ анализыг хийж гаргадаг байна. За энийг ингээ хийсэн чинь бид нэр
градиенти нэгдүгээр тэнхлэгийнх нь одоо градиентийн утга нь 496 гарсан. Тийм болохоор бид нар бол canonical correspondence analysis буюу covariate analysis хийхэд боломжтой юм байна гэсэн үгийг баталж байгаа гэсэн үг. За ерөнхийдөө зүгээр ингээд 6 харчих юм бол энэ DCA график дээр ингээд гарсан одоо энэ латин нэрээр бичигдсэн байгаа нь тэнд гарсан амьтдынх нь макросервер нуруугтных нь нэр гэсэн үг шүү дээ тий. Ингэсэн чинь энэ анализ маань бидний юг үр дүнг хоёр хэсэгт ерөнхийдөө ингэж хувааж өгсөн байна. Энэ чиглэл рүү болохоор зэрэг голын апстрим сайтууд буюу голын эхний цэгүүд энэ чиглэл рүү нь болохоор зэрэг голын адгийн чиглэлүүдийг бүлгэлж өгсөн. За ингээ харах юм бол энэ нөгөө бохирдолт дисвэртэй зүйлүүд маань энэ олигохет за кейнис гэдэг энийг шавьж тэгээ хануур хорхой гих мэтчлийн ийм амьтад бол голын адаг руу их байсан харагдсан. За эсвэргээрээ энэ голын ихэнх цэг рүү болохоор зэрэг нөгөө индикатор 3 шавьж маань EPT-гийнх нь бүрэлдэхүүн их байсан гэдгийг илэрхийлж гаргаж байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор зэрэг ингээд бид одоо бас л нөгөө нэг энэ орчны хүчин зүйлсийн дата маш их дата хуримтлагдчихдаг. Бид нар тэрийг ингээ баахан хүснэгтэр хийгээд авах уу яах вэ их үү гэдэг бас төвхтэй. Тийм болохоор бас principal correspondence analysis хийгээд бид нар орчныхоо хүчин зүйлсүүдийг сайтуудаараа ямар байдлаар бүлэглэгдэх нь гэдгийг бас энэ анализ хийгээд харчиж болдог. Тэгээд ингээ харахад бол энэ 6 7 дугаар цэгүүд болохоор зэрэг турбидити буюу булангаршил тэгээд энэ усны хатуулга чанар, хүчлэг, шүтлэг чанар тэгээд амон фосфотын хэмжээ бол их байсан байгаа энэ дэр. Эсвэргээрээ энэ талд болохоор зэрэг юунууд бүлэглэгдсэн гэхээр нөгөө голын эхний цэгүүд маань өндөр канопитэй гэдэг маань одоо голын хоёр эргээр ингэж ургамалжилт юм уу ямар нэгэн байдлаар сүйдэрлэлт орж иж байгаа гэсэн. Тэр нь ямар ач холбогдолтой гэхээр зэрэг нарны тусгал шууд тусгаас одоо хамгаалсан тий. Тэгээ температурыг хэд нэмэгдүүлэхгүй хүчилтэрчийн хангамж сайтай гэсэн нөхцөлийг үүсгэж идэг энэ канопи гэдэг нь. Тэгээд DO гэсэн ийм үзүүлэлтүүд бол энд ялгаатайгаар голын ихэнх цэгүүд энд бүлэглэгдэж гарсан байгаа. За дараа нь бид нөгөө нэг гарсан тэр макросервергууднуудаа усны чанарын болоод тэр амьдрах орчны ямар үзүүлэлтүүдтэй хамааралтай вэ гэдгийг нь болохоор canonical correspondence analysis хийж үтсэн. За бид нар шууд одоо эргэрээс ч юм корреляцийн анализаар бид нар нэг хүчин зүйлийг л нэг юмтай харьцуулаад шууд ийм юу харна шүү дээ тий хамаарал. Энэ болохоор зэрэг canonical correspondence analysis гэдэг нь олон ийм юм variables хэмжигтүүнүүд тий зэрэг одоо нэг макросервергуудын амтан дээрээ харьцуулж гаргадаг байна. Тэгэхээр зэрэг энэ үр дүнгээс харах юм бол за энэ нэгдүгээр access нь болохоор зэрэг нэгдүгээр access гэдэг нь энэ байгаа гэсэн үг тийм. Энэ ерөнхийдөө бидний цуглуулсан дээжний 73.8%-ийг төлөөлж чадах үс юу үзүүлж байна гэдгийг харуулж байгаа гэсэн үг. За мөн л ялгаагүй энэ DO гэдэг нь ууссан хүчил төрөгч маань голын одоо их рүүгээ нэмэгдэх хандлагатай. Энийгээ дагаад энэ дээр нь харах юм бол нөгөө нэг амьдэрдэг хүчил төрөгчийн хангамжийг илүү их шаардаж амьдэрдэг организмууд болох тэр EPT гээд өдөр чавар чоогон шавжууд нь илүү их байсан байгаа. Харин эсвэргээрээ энэ талд нь болохоор зэрэг голын адаг руугаа яваад ирэх тусам энэ амон, фосфор, хүчлэг шүлтлэг чанар, conductivity нэмэгдэжсэн гэдгсэн тий PCA анализ хийхэд тэр нь бас адилхан үр дүн өгөөд энэ дээр тэр дэсвэрлэх чадвар маш сайтай херномид за олигохит юунууд лич хануур хорхой гэх мэт тийм юунууд хамааралтайгаар гарч ирсэн бахан. За ингээд энэ дээр бас л бид нар орчныхоо хүчин зүйлсүүдийг бүлгэмтлийнхаа янз янзын тэр эдгэжлийнхэн бүлгүүдтэй хамааруулж үтсэн.
За ингэхэд бол тэр predator махчин амьтад болон shredder буюу органик үтсийн том органик үтсийн үлдэгдлэр хоололдог нөхдүүд бол голын ихэндээ илүү ихтэй. Тэгээд энэ шүүж жижигхэн органик үтсийн үлдэгдлийг шүүж хоололдог болон цуглуулж хоололдог организмууд нь болохоор зэрэг голын адаг руугаа их байх юм хандлага ажиглагдсан. Ингээд голын одоо 3 цэгийг маань ихэн дунд адаг гэдгийг ингээд тодорхой ялгаж өгсөн байгаа. За сүүлд нь болохоор энэ benthic matrix гэдэг энэ олон одоо энэ багнанд байгаа энэ бүх хэмжүүрүүдийг болохоор цаанаасаа бас гаргасан. Тэр Америкийн нэгдсэн улсын төрөвчсөн био үнэлгээний аргаас гаргасан хэмжүүрүүд байгаа. За энийг бас л ингээд ялгаагүй тооцоод үзэхэд бол энэ голын ихэн дээгүүр байгаа цэгүүд бол тэр өдөр чаварч хоогон болон зүйлийн баялаг төрөл зүйл нь бол илүү голынхан сүүлийн цэг рүү болохоор зэрэг бага байдал ажиглагдсан юм үрд үзүүлсэн. За усныхын чанарыг биотик индекс ашиглаад үнэлсэн чинь ерөнхийдөө ихэнх цэгүүд энэ ихний 6 цэгүүд бол сайн маш сайн гэсэн үнэлгээ гарсан. Харин хамгийн сүүлийн одоо нэг хүний үйл ажиллагааны нөлөөлөлт маш их өртсөн. Тэр цэг маань болохоор зэрэг муу гэсэн үнэлгээтэй гарсан байгаа. За саяын тэр river continuum concepts гэдгийг тэгээд энэ дэр нэг жишээ болгоод Монголынхтай бас харьцуулъя гэж одоо нэг орууллаа. Энэ судалгаа болохоор зэрэг 2015 оны 9 сард хийгдсэн Ховд аймгийн Булган гол дээр хийгдсэн юм судалгаа байгаа. Тэгээд Булган гол дээр 5 цэг сонгож авсан. Голын ихээсээ ингээ адаг руугаа 5 цэг. Хамгийн дээдлийнхэн цэг нь болохоор зэрэг Баян үлгийн Булган аймагт харьяалагдах цэг байгаа. Хамгийн доотлийнх нь 5 дугаар цэг нь болохоор зэрэг яг нэг хятадын тэр хил дээр Ярант гэдэг тийм цэг байгаа. Энэ судалгаанаас ингээ харах юм бол Булган голын макросернургуудных нь зүйлийн баялаг, харьцангуй илбэгшил, жигд байдал, энэ шенийн индекс эдгээр нь бол бүгд олон янз байдлын хэмжүүрүүд гэдэг тийм. Энэ хэмжүүрүүд нь голын одоо яг дунд цэгтээ хамгийн өндөр, тэгээд бас адаг руугаа явах тусам багасах ийм хандлага ажиглагдсан. За тэгээд энэ үр дүнгээ нөгөө river continuum concept буюу голын continuum байдлын концепц дээр ингээд тавиад үзэхээр Булган голын хувьд бас энэ голынхоо ихэндээ нөгөө нэг том органик үтсийн үлдэгдлийг жажилж иддэг тэр макросернургуудтай амьтад нь их 2% байсан байна. Тэгээд доошлоод дунд цэгтээ бол 1%, голын адагт бол энэ амьтад бол ерөөсөө илрээгүй гэсэн юм үр дүн гарсан. Харин коллектор фильтрээр буюу шүүж хоолдог тэр нөгөө нэг макросернургуудтай амьтад нь бол голын их руугаа энэ нэмэгдэх хандлагатай ийм үр дүн үзүүлсэн байгаа. Тэгэхээр ерөнхий энэ зүй тогтолцоог харах юм бол бас тэр Ванутын боловсруулсан river continuum концепцийг бол эддэжээдийн бүлгийнхэн байдал дээр бол ерөнхийдөө яг зөвшөөрч гэжтэй батлах тийм үедээ. Гэхдээ бид нар энийг бас судалгаагаа харьцуулаад батлах ёстой тий. Энэ бол зүгээр л иймэрхүү бүтцтэй байна гэдгийг л тодорхойлж гаргаж байгаа юу гэсэн үг. За бүлгэмтлийнх нь макросернургууд амьтдын бүлгэмтлийнх нь бүтцийг бас төсөө зүгээр бүлгэлээд үзэхээр нэгдүгээр цэг нь Булган голын нэгдүгээр цэг буюу хамгийн ихний цэг нь хамгийн адгийн цэгтэй нь харьцуулахад бас л ийм ялгаатай бүлгэлэгдсэн нь бол ажиглагдсан. За орчны хүчин зүйлсүүдийн хувьд аваад үзэх юм бол Евролынхын субстратын хувьд голын ихэнх цэгүүдэд болохоор зэрэг корс гэдэг нь болохоор том ширхэгтэй хайрга чулуунууд давмгаалж байгаа гэсэн. Тэгээ голынхаа адаг руу явах тусам энэ fine and sand гэдэг нь болохоор зэрэг элсэрхэг юм уу? Эсвэл одоо тийм шаварлаг бүтцтэй болоод өөрчлөлттэй явчихж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ голынхын нэг боргоо ихтэй хэсэг голынхаа ихэн дээгүүр их тохиолдож исэн бол голын адаг руу болохоор зэрэг жигд урсгалтай одоо тогтон урсгал гэж хэлдэг лөө тийм урсгалтай хэсэг давмгаал явчихдаг.
Ингээд дотор нь одоо тэнд байж байгаа организмуудын хувьд бас аваад үзэх юм бол тэр илүү одоо хүчил төрөлжийн хангамж сайтай тэр орчин нөхцөлийг эсвэл ёроолынхын субстрат нь маш олон төрөл зүйл байна гэдэг нь тэнд дотор бас л олон одоо биологийн төрөл зүйл организм амьдрах тийм боломжтой амьдрах орчин нөхцөл гэсэн үг тийм. Тэнд бол нөгөө өдөрч хаварч хоовгон шавжийн бүлгийн шавжууд бол давмгаалах юутай ажиглагдчихж байгаа юм хандлагатай. Тэгсэн чинь эсэргээрээ нөгөө нэг шаварлаг болон эсрэг тийм ёроолтой цэгүүдэд болохоор бас одоо органик бодисын үлдэгдлийг нөгөө нэг нарийн ширхтээ үлдэгдлийг шүүж холддог тийм организмууд давмгаалах тийм хандлага ажиглагдсан. За юуны хувьд болохоор зэрэг химийн зарим үзүүлэлтүүдийн хувьд болохоор энэ булан гаршлан голын ихээсээ адаг руугаа нэмэгдэх түүнтэйгээ холбоотойгоор тэнд амьдардаг организмууд нь бас энэ ортокладины гэдэг нь болохоор херномиди гээд төсөөлөх чадвар сайтай бүлгийнх нь давмгаалах ийм хандлага ажиглагдсан байна. За ерөнхийдөө эдгээр ингээд судалгааныхаа үр дүнгээс харах юм бол голын ёроолын нөгөө макросэрнгүүтэй амьтдын олон янз байдал бол голын ихэн цэгүүдтэй болвол харьцангуй их байгаа нь ингээд 250-нд ч гэсэн Монголд ч гэсэн цэгүүд төр болвол ажиглагдж байгаа юм. Тэгээд ординацийн анализуудаас харахад бол голын ихэнд бол гол хүчил төрөгчийн хангамж сай ёроолын субстратын тэр байдал нь илүү тэгээ голынхоо canopy cover буюу одоо тэр бүрхэц тий ургамлын эргийн ургамлжлтын бүрхэц сайтай байхад голынхоо адаг цэгрүүгэн болохоор зэрэг энэ цахилгаан дамжуулах чанар тэгээд амон фосфорын хэмжээ хүчлэгч хүртэлэг чанар нь нэмэгдэх хандлагатай. Үүнтэйгээ холбоотойгоор голын ихэнд бол илүү цэнгийг усыг шүтэж амьдардаг тэр өдөрч хаварч хоовны бүрэл түүнүүд нь их байна. Голынхоо адаг руу нь болохоор зэрэг төсөөлөх чадвартай организмууд нь их байна гэсэн иймэрхүү үр дүн гарч байгаа юм. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө макросэрнгүүтэй амьтдыг биомониторингийн судалгаанд бол хэрэглэхэд тохиромжтой гэсэн тиймэрхүү үр дүн гарсан. За энэ судалгааг болохоор 2010-аас 12 онд болохоор энэ Тайваны засгийн газраас санхүүжүүлсэн энэ National Science Council гэдгээс дэмжигдэж хийгдсэн ийм судалгаа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.